нэгнээ дэмжиж, хамтдаа өсөж хөгждөг, өөртөө хайртай, үнцэнээ мэддэг, нийгэмд гэрэл түгээдэг эмэгтэйчүүд. Энэ бол гэрэлтэм эмэгтэйчүүдийн цаг. Таны урам зориг авах мөч эхэлж байна. Сонсогч танд энэ өдрийн мэд хүргэе. Гэрэлтэм эмэгтэйчүүдийн нэвтрүүлгийн маань цааш шинэхэн дугаар хэлэхэд бэлэн болж байна. Гэр бүлийн радиогийн 1-р студиэс сэтгүүлч редактор Баясаа, гэр бүл судлаач хөтлөгч Цоомо хамтдаа гэрэлтмээ өргөхөд бэлэн болсон байна. Тэгээд өнөөдөр маш сонирхолтой сэдвээр ярина. Тэгээд гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон 3W1045 цэгмэн гэсэн пэйж хуудасаар мэдээж гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаараа та бүхэн бас хамтдаа байгаарай. Цаамадаа өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэндийг хүргэе. Гэрэлтэм нэвтрүүлгийнхаа бас баасан гарагийн дугаарыг Баясаа Цаamo хоёр нь Гэрлийн радиогийнхаа 1-р эфирээс хүргэж байна. За өнөөдөр хоёулаа гэрэлтэм нэвтрүүлгээрээ титэм насны талаар ярилцахаар бас бэлтгэсэн байгаа ш тий. Тэгээд хоёулаа яг өөрсдийнхөө хувьд бас ингээд хүний амьдралын ялангуяа бүсгүүчүүдийн амьдралын насыг нэг юм хөөрхөн хуваачаад байгаа ш тий. Эрик Эрикснаас ш тий. Баясаа Цаamo хоёрынхаар за эхнийх нь бол мэдээж нөгөө бага нас буюу өсөх нас тий. За тэгээд өсөх нас чинь мэдээж одоо тэр хүүхэд төрөөд өсөж байна, хөгжиж байна. Үүний дараагаар бол шууд одоо нөгөө шууд ч явахдаа ерөөхдөө нь л хувааж байгаа штэ. Цэцэглэх нас. За тэгээд амьдрах нас, титэм нас гэдэг дөрөв хуваачаа гэж ингэж ангилаад байгаа штэ. За титэм нас гэдэг бол бүр хамгийн энэ одоо амьдралын тий өстой жаргалтай, сайхан тэр үеийн үнэхээр одоо юу гэдэг мотор ингээд зөөрлөх юм бол хизээний ургац гүйцээ тэр мөчөр дээр нь те шууд ирээд суугаад тэгээ улирал солигдохын аясаар нөгөө шууд нисээд дулаан орохоор буцаад ирдэг шиг харин мод бол ингээд налаагаал ламбаагаад байж идэг хүний амьдралын нөгөө төгсгөл үе гэхээсээ илүү бас их гоё титэм малтрыг хүртэхээр тийм нас гэж хоёлаа хуваасан байгаа шүү дээ. Яг үнэн. Тэгээ 50-65 нас гэж байгаа тийм. Тэгээ 50-65 насны маань гэрэлтмийг сонсдог эрхэм бүсгүүчүүд маань тий бас яг энэ үед ямар зүйлийг туулж явна вэ тий. Ямар гоё мэдрэмж байна вэ. За магадгүй жоохон хэцүү санагдсан зүйлс байх юм бол дараа нь бас яг энэ насн дээр эмэгтэйчүүдтэй гоё туршлага, сургамж олоод хуваалцах бүрэн боломжтой байгаа тий. Гэрэлтэм эмэгтэйчүүдийн хөтөлбөрөнд аваа пүрв баасан гарагт 12 цаг 5 минутаас гэр бүлийн радиогийнхаа 2 долгионоор болон пэйжээрээ давхар хүрсээр байгаа. Тэгээд эмэгтэй хүний амьдралын нөгөө титэм нас гэдэг байгаа энэ зүйл маань тий хүмүүс амьдралын намар гэж бас нэг харах гад байдаг тий. За дөрөв улирлаар бас хуваачаад байдаг. Тэгэнгүүт болохоор амьдралын намрыг бид нар гунигтай тий гундаж хагдарч яваа гэж хардаг бол үгүй тий. Энэ бол гунигтай үе биш. Харин насан туршдаа тэр тарсан модныхоо үр жимсийг хурааж авах хамгийн баян үе. Баян намар гэж манай монголчууд ярьдаг штэ тий. Тэрэн шиг хамгийн дулаахан улирал юм аа. Яагаад тэгэхээр эмэгтэй хүний амьдралын энэ нас бол сэтгэл зүйн давлгаа тий сэтгэл зүйн альваа зүйл амьдралын альваа зүйлийг нөгөө талдаа эерэг сайнаар харах боломжтой нас юм аа гэдгийг бол бид маш сайн одоо ухаарч ойлгож мэдэх ёстой нас юм байна л та. Тэгэхээр арайхан энэ насн дээр ирээгүй байгаа ч гэсэн тий энэ насны талаар өнөөдөр бас бид судлаад ярьж байгаа шүү. За тэгээд магадгүй яг энэ насны эгч нар, ээжүүд байх юм бол нэвтрүүлгийг маань бас шеэрлэж өгөөд энэ насаа гоё юм үнэхээр гоё яг тэр титэмнүүдээр харж, титэм байр суурин дээр өөрөө очиж, өөрийгөө бас нэг тийм титмээ зүссэн мис шиг тий титмээ зүссэн бүсгүй шиг бас ингэж гоё оолж харж өөрийнхөө үнэлэмжийг тогтооход энэ одоо удаагийн дугаар маань их нөлөөлөх баха гэж бодож чинь тэгээд бас лайв дээр маань орж ирээд би байна титэм насны эмэгтэй нэ гэж гоё комментуудыг бас бичих боломжтой шүү тий. За энэ насанд эмэгтэй хүний сэтгэл зүйд хэд хэдэн том өөрчлөлт явагддаг гэсэн ийм нэг 3 мэдээллийг хүргэе. За үүний нэгд нь хоосон өөрний хам шинж гэж байна тий. За хүүхдүүд нь өсөж торноод гэрээсээ явх үед ээжүүдэд генет амьдрал нь одоо утгаа алдсан юм шиг эсвэл хинт ч хэрэгцээгүй болсон юм шиг ганцаардал хоосон оргисон мэдрэмж одоо төрдгөө. Хэдий ийм мэдрэмж төрдөг ч гэсэн энэ мэдрэмжинд одоо ингээд итгээд, үнэмшээд, ганцаардсан, орхигдсон, хаягдсан гэдэг одоо энэ байр суурьаар бүхний битээ дүгнээсэ. Ингэж дүгнээд байдаг учраас яг энэ насны эмэгтэйчүүд хүүхдүүдээс салахгүй
зууралдаад хавд ингээ амьдрах гаяа Яг цэцдэг. Тэгээ нөгөө хүүхдүүд нь тустаа гараад ингээ амьдрчаар би өнөө өрөө танаад очиноо гэд очиж хоол идья гэж очиж хоол идэнгүү. За ер нь өнөөдөр танаад хонноо гэж хононгуудаа за танаад ер нь нэг хэд хоног байна гэж. Нөгөө бэрдэн ч хэцүү эсвэл хүргэндэн ч хэцүү тий. Гэтэл мэдээж хэрэг үр хүүхдүүдийн одоо амьдрал гэдэг бол өөртөө бие дааж амьдрах, алтаж үзэх, онож үзэх тий. За тэгэл нөгөө зүгээр ч хонохгүй штэ. Тэрийгээ тэгчээсэ, энийгээ ингэчээсэ гэл хүний их л юм болохоор хэлнэ хүсэж байгаадаа хэлээ. Хүссэндээ хэлнэ. Тэгээд тэр нь буруудах ч үе байна, зөвдөх ч үе байна. Тэгэхээр энэ нөгөө мэдрэмжинд битгий хууртаарай гэж хэлэх гээд байна. Мэдээж мэдрэмж төрнө. Хэрвээ тийм мэдрэмж төрөх юм бол жинхэнэ одоо амьдрал маань эхэлж байна гэдэг гоё челленжийг зарлаад тий өөртөө гоё сонирхолтой тэр зүйлсүүдийг эхлүүлээсэ тэр зүйлсүүдийг бас барьж аваасай. Тухайлбал одоо аяллаар явдаг шүү дээ. Гоё эсвэл илгээлтэд явдаг. Тэг манай ээжийн хувьд бол бас нэг 75 таа юм хөвшин байгаа. Тэгээд манай ээж бол хөл аягүй сайтай нэг авууштай юм. Тэг маш сайн явдаг. Би бүр өмнөөс нь битгий яв гэд ингэж хордог байхгүй. Тэгээд тэгэхээр би хүссэн газараа явнаа гэд. Тэрийг зоригтой өнгөрнө гэдэг тий. Би болохоор нөгөө ингэж тий нэг удаа яваад хүсгэлийн нилээн тэр тайг тийш явсан юм аа. Тэг ингээд бүр сургуу болчих жоохгүй. Уцал холбогд. Тэнгүүд нөх хүнд яадаг вэхэр зэрэг тачиг явуулмааргүй ингээл тий. Яг ийм юм үсээд ингүү дараагийн удаа явна гэхээр бити яваа. Та одоо эрүүл мэндэ бод. Та одоо эдтэй илгээр би эдтэй яхах ямар амаатай. Би хүссэн газараа явна гэл тэгэхээр яач чаддгүй. Тэгтээ яг мэдээж хэрэг нь аюулгүй байдлыг бол хангах хэрэгтэй. Тэгээд юу хэлэх гээд энэ вэхэр зэрэг нөгөө ганцаардамсан байдалд ингээд тий автаад юу ч хийхгүй итгэхгүй болоод ийм хямраад ийм байдал битээ байгаасаа яг аюулгүй байдлыг хангах хэмжээнд хүрхэн аянд ч юм уу юмд яваасаа гэж хэлэх гээд байна. За хоёрдугаарт нь болохоор үүргийн шилжилт насан туршдаа идэвхтэй ээж эсвэл одоо байгуулгын гол толгуур те идэвхтэн зүтгэлзэн ажилтан те байсан одоо яг эмэгтэй тэтгэврт гарах эсвэл эмээ болох үед өөрийнхөө үн цэнийг дахин тодорхойлох юм хэрэгцээ гардаг. Цагтаа сайхан байж те санаа алдаад те. Тэгээд тэтгэвртэй гарна гэхээр маш олон одоо яг энэ насны хүмүүс тэгж ярьдсан байлээ. Ярьж байгааг сонссон. Яг тийм насныхаа одоо эгч нартаа ч гэсэн ярилцчихлаа. За тэтгэвртэй гарна гэхээр яг сайхан амрыг гэж боддог гинэ. Тэгээд ингээд тэтгэвртэй гарлаа. Эхний 1 2 3 сараас таа зугаатай өнгөрдөг гин. Өөстө сайхан таваараа унтаал дуртай цагтаа сэрээл те. За тэгэл гадуур дотор орж гараал нөгөө уулзаагүй байсан хүмүүстэйгээ уулзаал. Тэнгүүтээ ингээл ганцаардаад гэл яг нөгөө нэг ажлынхаа нөгөө хэмнэлийг ингээ санаад эхэлдэг. Тэгэнгүүт одоо юу их вүлээ гэд ингээ ганцаардаад стрессдэг гэж байгаа байхгүй. Тэгээд нэг найз эгчийн маань бол тэгж ярьж байсан. Тэгээд би бүр аюу хэцүү байдалд ороод тэгээд одоо юу хийнэ би ингээд нэг хүнд хэрэггүй юм шигтэй гэртээ өглөө болгон адилхан санагдаад унтаал сэрээл те. Тэгэл нөгөө нэг зугаатай амнууд нэг их дуусчихсан. Тэгэнгүүт би шуудхан юу яасан те нөө юм сургалтанд явсан. Гэт нэхмэлийн сургалтанд явсан. Тэгэд ингээд нэхмэлийн сургалтанд яваад бүр маш олон гоё гутал, цүнх, хувц центр ингээд мэрэгч сураад өөрөө тэрийг ингээ хийж хэл зарж эхэлсэн гэж байгаа байхгүй. Тэгээ зараад эхэлсэн чи хүүхдүүд нь болохоор тэгсэн гэсэн. Ээжээ та зүгээр амрал та тий таныг зүгээр амраад тэгээ зарим үед энэ хүүхдүүд харж өгвөл биднэрт хэрэгтэй байна. Тэгсэн байгаа. Тэнгүүт ээж нь ингээд яг боломжоор хүүхдүүдээ чи харж өгье. Тэгтээ би ингээд өөрийнхөө дуртай ямиг олчлоо. Энэ зүйлийг хиймээр байна. Хийгээд би өөртөө ингээд санхүүгийн боломжч гаргаж ирэн тэтгэврийн хажуугаар ингээд хин нэгнээс ингээд хараад биш амьдрна. Нөгөө талдаа надад ингээд ийм баг хамт олонтой байгаа. Тинчэнэ очиж юмаа игээд зараад үнэхээр сонирхолтой байна. Тэгэхээр миний энийг бити хориоч гэсэн. Тэгээ хүүхдүүд нь за тэгвэл хорихгүй ээж. Та тэгвэл нэг 5 жил энийг ээж гэсэн байсан. Тэгсэн чи 5 жил хийгээд хамгийн инээдтэй нь ингээл бүр дурлаад тэгснээ өөрөө сургалт ордог болоод нөгөө их чинь. Тэгээд бүр ингээд сургалт ороод эмэгтэйчүүдийг цуглуулад нөгөөдхөө зааж өгөөд исэн чи одоо таны 5 жил дуусчлаа гэх хүүхдүүд нь одоо хүүхдүүдийн мань харж өгөөч гэд. Тин чи ээж нь дахиад 5 жил тий чи нэг 50-таа 55-таа гардаг ш 4 хүүхдтэй бол 50-таа. Тэр ээж чинь 4 хүүхдтэй ээж байсан. Тэгэхээр 50-таа гараа 55 хүртэл хийчлээ штэ. Тэнгүүт одоо та ингэж гингүүд үгүй ээж нь дахиад 5 жил хийчихье гэ тий. Тэгээд ингээд би хүүхдүүдтэй мэдээж боломжоор ингээ хүүхдүүдийн зөөж авах юм хийсэн. Гэхдээ тэрийгээ хийсэн чинь одоо бол надад бол үнэхээр жаргалтай байна гэж ярьжсэн. Яг л энэ комментиг хэлэх хүртэл тий өөрийгөө битгий хязгаарлаарай, өөрийгөө битгий хориорой тий. Энэ бас айгүй чухал зүйл. Одоо яг ингээд титэм насны талаар ингээ ярьсан чинь хэдийгээр яг энэ насн дээр ирээгүй ч гэсэн их гой төсөөллүүд ирд юм байна тий. Тэгж байгаа тий хүмүүс бас яг ингээ бодоод эндээ ингээ гой бэлтгэлтэй байвал айгүй гоё юм байна. Харин тий.
урд нь ч залуу байхдаа за ёо хөгшрмөр Юу хөгшрөө. балайн станы би л хөгшрөхгүй гэл тэр бол угаасаа л амьдралын жамаар ирдэг. Нэгэнтэй л ирэх зүйлийг гоё ингээд тавтай морил титэм нас минь гэж хэлэж авмаар штэ. Яг үнэ. За одоо гурав дахьыг би хэлэх гээд байгаа. За. Бие махбодын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За цэвэр шээлтийн улмаас одоо дааврын тэнцвэр алдагдаад сэтгэл санаа докторгүй болох хуцаарлах өөрийгөө хөвшөрч байна гэж гомдлох одоо тэр сэтгэл зүйн дарамтууд бол үүсдэг. Тэгээ энэ бол хааштай л ирдэг зүйл учраас тий. Харин ч гомдлоо гэд бид нар улам нэм бэрхшээлтэй давж магадгүй. Тийм учраас тэгэж одоо гомдуулж хүлээж авахгүйгээр энийг айгуу гоё тий. Nice. Сурмаар байгаа бол нэг багш маань тэгжсэн. Заавал онцор халахгүй штий. Тэ зүгээр л easy гоё ингээд таньж мэдээд гоё суралтаа. Цаавал 100 авах боломжгүй штэ гэл тэ. Гэхдээ олон оюутнууд ингээд 100 аавна гэдгийг л зорилгоо тавьсан 100 авч чадахгүй болохоор боли гэл нацаараа хоошоо суугаад тэр биш зүгээр л таньж мэдээд сур. Аанда тэгээ сэтгэлээсээ таны юу юм болоо гэд учир занглааг нь хайж идэл 100 ч дагаад ирд юм аа гэж. Тэгэхээр яг тэрнтэй адилхан тэ зүгээр л сайн уу гэж хүлээгээд авахд тэр гомдол гэдэг зүйл эргүүлээд магадгүй талархал болж хувирах юм билүү те. Тэгээ би энэ гурав дээр хичээ бас дахиад нэгийг нэмээр санагдаж байна. Жохон хүнд санагдаж магадгүй. Цэг биш таслал гэдгийг ингээ бодоосай. Өөрөөр хэлбэл яг нөгөө төгсгөл үе маань одоо хүний амьдралын одоо юм те толгоо үе дунд үе бол биш шүү дээ. Бид нар нөгөө хойшоогоо бүхс үе гэж ярьдаг шүү дээ. Төгсгөл үе гэж бодохдоо хүмүүс жоох юм айц төрдөг. Энэ дэлхийгээс явна. Энэ дэлхий дээр би амьдрахаа болно. Энэ дэлхий дээр би нэг бүх зүйл зогсно гэж те. Тэгвэл энэ бол яг зарим одоо яг юм теологийн харгаар бол цэг биш ээ. Харин таслал байх боломжтой шүү те. Тэгэхээр энэ яг энэ үхлийн талаар энэ дэлхийгээр явах одох талаар яг юм гоё зөв ойлголттой байж те. Энэ бас яг ингээд хангалттай сайхан амьдралаа гэдэг юм те сэтгэл зүйн бэлтгэлтэй байж яг тэрийг харах амьдралынхаа одоо өнгийг ертөнцийг үзэх үзлийг бас ингэж гоёжилж эрүүл болгож аваасаа гэж те хүсэж байна. Тэгвэл хит их нөгөө айснасаа болоод хит их юм ингээл те дарангуулт ингээл авцснаасаа болоод байнгын төр айдас сануулдаг те байнгын боддог. Тэгснээс болоод нөгөө төгшүүр дотор энэ насыг ингээд үдэх хөгшчүүд их байдаг юм шиг. За би одоо ингээд хөл маань өвдөд ирлээ. Хүний гарт ороо. За ингээд үхэж байгаа юм байна дөө гэл те. Зүр энгийн юмн дээр ингээд үхлийн талаар өлхөөн бодож идэг. Гэтэл энийг айгуу гоё хэвийн эрүүл байдлаар ялангуяа энэ ижээ аав нар маань хүлээж аваасай гэж бас бодож шít. Үнэхээр үнэн шүү. Тэгээ 50-аас 65 нас гэд хэлэхээр яг хөө ингээд хүмүүсийн хувьд юм ахмад настай юм шиг сонсогдож байгаа хэдий ч гэсэн хүний зүрх хөдөлтгөө гэж ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө ямар ч зүйлийг хийх боломжтой тий гоё өөдрөгөн өнгөлгөөр амьдралыг туулах боломжтой. Магадгүй нөгөө амьдралын маань бас нэг өөртөө анхаарах тэр цаг ирж байгаа учраас тий бас өөр олон шин зүйлийг туршиж хийж үзэх боломжтой нас байгаад байгаа шүү дээ. Тэгээд нэг тийм хөөрхөн зорог яваадсан настай болсон хойно л одоо тий хосууд зугаалах биш болж өгвөл эртхэн зугаалаарэ гэдэг нэг эмээ өвөр юмдж байгаа тий. Тэгэхээр 55-таа бол их хөгшин биш байхгүй. Тэгэхээр яг тэр үедээ сайхан зугаалжвал нөгөө 70-80-таа тий ядраад ингээд явах нь арай бага юм болоо да. Тэгээд 50-60-таа бас нэг тэр гоё амьдралыг цоглог давцсан хүмүүс 60-70-таа ч цоглог байд юм бэлээ. Тэгээ харахаар бид нар тэр үеийг л ерөөсө хөгшөрчлөө гэх биш тий. Нийгэм харахтаа ч гэсэн энэ хөгшин хүн гэж харах биш. Өө ямар сайхан те насыг туулж аваа бэ гэдэг талаас нь хардаг байгаасай. Тэгвэл 40 хүрэхээр л хөгшин болчиход шүү дээ одоо те. Айгу хэцүү. Хаяатай байна гэсэн те. За тэгээд нөгөө нэг битэрийн хилээд байсан амьдралын насыг бас эмэгтэйчүүдийн насыг 4 ангилж байгаа гэдэг шиг Эрик Эриксны онлоор болохоор нөгөө бүтээлч байдлаа эсвэл зогсонг байдлаа гэдэг нэг ийм үе шатыг туулдаг нас маань энэ нас байгаа 50-аас 65 нас тийм. Тэгээ хэрвээ эмэгтэй хүн яг энэ наснда дараагийн үедээ ингээд мэдлэгээ хөлгүүлэх, нийгэмд хувь нэмрээ оруулах бүтээлч замыг сонгох юм бол ухаарал буюу нөгөө сэтгэл зүйн илүү сайн зөв эерэг чадамжийг олж авдаг гэдэг байгаа тий. Харин эсэргээрээ өөрийгөө тусгаарлаад би хөгшөрчлөө одоо би хинт чирэггүй за нэг тэтгэврийн хөгшин боллоо гэдэг ч юм уу тий. Тийм байдалд орох юм бол эргээд сэтгэл готрол руу ордог гэдэг байгаа. Тэгээд нөгөө Монгол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн маань нөгөө насны ялгаа асар зөрүүтэй шүү дээ тий. Энэ наснда магадгүй маш олон эмэгтэйчүүд ганц бие амьдралд очсон байж байдаг тий. Тэгэл нөгөө хайжууд нь байсан хань түшиг нь яваад өчгсөн байдаг. Тэгэнгүүт бас ингээл хямарч байдаг тий. Тэгэхээр хамтдаа тэгвэл яг 50 настай
яг энэ насн дээр ирсэн байгаа бол тий. За нөхөр нь магадгүй нэг 2 3 насаар ингээд юу байгаа хамтдаа эрүүл амьдралын дадал эрүүл гой зүйлс рүү ингээд орж болох байхгүй тий. Тийм шүү дээ. Хамт алхах, хамт гүйх, хамт уул руу гарах ч гэдэг юм уу тий. Хамтдаа гоё ижил хоббитай болох тий. Ингээд бүтээл хийж болох байгаа байхгүй тий. Эсвэл яг залуучуудад яг үнэхээр өөрийнхөө сурсан мэдснийг эргээж зааж чиглүүлэх гэдэг ч юм уу тий. Тэгээд энэ дэр нэг юм нөө дааврын нөлөөлөл угаасаа яваад байгаа гэж хоёлаа ярьсан тий. Тэгээд энтэй холбоотой Харвардын эрүүл мэндийн төвөөс хийсэн байгаа судалгаагаар яг цэвэршилтийн үе шатанд яваа эмэгтэйчүүдийн сэтгэл готралд өртөх одоо эрсдэл нь энгийн үеийнхаас 2-3 дахин ихсэж байгааг тогтоосон байгаа даахгүй. Тэгэхээр энэ бол ингээд бодохоор тий тухайн үеийн нэрээ ингээд бас сандгаар яг тэр үеийн хүмүүсийг ямар хааштай болчихваа ямар их болчихваа гэж хүмүүс ярьдаг штеп. Ийм байдалд ороод идэм байна. Тэгэхээр энэ маань тэр хүний хувьд зан аашныг өөрчлөгдөд байгаа юм биш тий. Эстроген дааврын уналттай үе нэрчээд байгаа юм байна. Тэгэхээр номер 1-т эхлээд та хэрвээ энэ насанд байгаа бол жоохон ааш цан чинь хэцүү болоод тий уурламар уйлмар санагдал байвал ийм үед ирсэн байгаа юм байна гэдгээрээ өөрийнхөө сэтгэл зүйн гой тэнцвэртэй барих боломжтой байгаа. Номер 1-т мэдлэгийг авсан байгаа юм чи тий. Тийм. Тэгээд нөгөө мэдсэн хүн чинь яахаа мэднэ. Ямар арга зам хийхээ мэднэ тий. Ер нь энэ мэддэг байна гэдэг чинь асар том эрх чөлөө байгаад байгаа юм тий. Тэгэхээр одоо ийм гоё цаг үед бол ингээд судлаа, таньж мэдээд өөрийн бие махбодын онцлог, сэтгэл санааны одоо тий хөгжлийн үе шатууд юу байна. Тэр зүйлсүүдийг хараад ингээд явхад бол ерөөсөө буруудахгүй шүү. Тэгээ боломж үргэлж байгаа шүү гэж титэм насныхан даасгай арайлмаар байна тий. Урамшуулмаар байна. Тэгээд нөгөө талдаа бас нөгөө титэм нас гэдэг чинь өөрөө бас олон гоё өнгө гэрэлтэй гэж бид сая ярьсан шүү дээ. Тэрэн шиг нөгөө олон давуу талуудын өнгө гэрэл гэж хараад байгаа тий. Тэгэнгүүт Америкийн нөгөө АПА гэдэг тий. Сэтгэл судлалын одоо холбооны судалгаагаар болохоор 50-аас дээш насны эмэгтэйчүүд залуу үеийнхаа эмэгтэйчүүдийг бодох юм бол сэтгэл хөдлөлөө удирдах чадвар буюу нөгөө нэг EQ гэдэг чадвар нь хамаагүй өндөр. Тэнгүүтээ амьдралаас авж байгаа сэтгэл ханамж нь илүү тогтвортой байгааг баталсан байгаа. Тэнгүүт амьдрал юу юм бэ те би хий юм бэ гэдгээ маш сайн мэддэг болсон гэсэн үг те. Тэнгүүт ямар зүйлээс би амьдралыг таашааж хүртэх юм бэ? Ямар зүйлийг би өөрийнхөө амьдралд бий болгох юм бэ гэдгийг ингээд илүү мэддэг болсон тий. Хэрсүү болсон, ухаалаг болсон, амьдралынхаа бас нэг хэсэг болгож чаддаг болсон байгаа нь ингээд юм давуу тал байгаа шүү дээ тий. Тийм байна. Ер нь тэгээ юмыг их төлөв төвшин тогтоон тий одоо нөгөө хариу үйлдэлүүд нь ч гэсэн нэг тийм огцом түргэн шийдэмгий бушуу тулаа шиг биш тий уртхан шиг тэр насны дээр ч юм уу санагдчих шүү дээ. За тэгвэл 54 настай сувдаа гэдэг одоо энэ бүсгүйн түүхийг бас хуваалцъя гэж бодож байна. Нэрийг нь бол бид нэвтрүүлэгтээ тохиолдуулаад өөрчилсөн байгаа тий. Насан туршдаа банкны салбар удирдах ажил хийсэн 3 хүүхдийн ээж. За сүүлийн 2 жилд баг хүн тустаагаад өөрөө ч тэтгэвртэй гарах төгсөн. За гинэт түүнд одоо шүн нойр хүрхээ байж үе шалтгаангүй уйлмаар санагдаж би одоо хинд хэрэгтэй юм бэ гэсэн бодлоо дуу хоолойнууд те за миний хийж чадах зүйл дуусчихлаа гэсэн бодлууд бас ингээд төрөх болсон. За нөхөртөөгөө ч үл ойлголцож уцаарлалтай болсон. Тэгвэл сувдаа өөрийн сэтгэл зүйн одоо зөвлөгөө болон эмэгтэйчүүдийн клубт одоо ингээд бүртгүүлсэн байгаа. Тэрээр өөртөөгөө адилхан асуудалтай олон эмэгтэйчүүд байгааг олж анзаарсан. За тэгээд насан туршдаа сурахыг хүсэж байсан уран зураг, цэцэг тарилтын дамжаанд суусан, өөрийн хуримтлуулсан одоо банкны туршлагаараа залуучуудад пентиг санхүүгийн чиглэлээр сайн дурын зөвлөх хийж эхэлсэн. Одоо миний амьдралын хамгийн эрх чөлөөтэй өөрийнхөөрөө байх үе одоо л эхэлж байна гэсэн одоо дуу хоолойг ярьдаг хуваалцдаг болсон байгаа. Тэгэхээр тэр хүн амьдралынхаа туршид нөгөө нэг гоё амьдрах насныхаа туршид маш их хуримтлал одоо зүйлийг хуримтлуулж чадсан байгаа тий. Одоо зөвхөн мөнгнөөс гадна ур чадварыг мэрэгжлийн хувьд илүү мэрэгжсэн байдлыг тий. Тэр зүйлээ гээд эргээд залуу үедээ ингээд зөвлөх байдлаар тий залуу үедээ сургах байдлаар ороод эхэлнэ гэдэг чинь тэр хүн хөгшрөхгүй байхгүй. Аливаа зүйлийг л дахин илүү цаг үетэйгээ ингээд тааруулаад судлаад хөгжөөд илүү хүнд зааж байгаа юм чинь нэг алхам хоёр алхам урд нь үжээ заадаг штэ тий. Тэр тэгж зааж байгаа байхгүй. Тэгэхээр л ингээд биднэрт бол яалтчгүй нөгөө илүү эрхчлөөтэй нас байгаа байсан тий. Урд нь бол нэг газар ажиллаа тэр газараа одоо юу гэдгийг тий цалингаа аваа тэр газараа хөрөнгө оруулалт хийжсэн бол тэтгэврээ аваад тэгэнгүүтээ зөвлөх хийгээд явна гэдэг чинь тэр хүний хувьд бол үнэхээр одоо гоё байгаад байгаа штэ. Тэгээд юу гэдгийг тий эмэгтэйчүүдэд нэг ийм гой зүйлүүдийг ингэж хийх хэрэгтэй байдаг гэд одоо сэтгэл судлаач нар маш их зөвлөдөг.
50-аас 65 насны эмэгтэйчүүдэд одоо хамгийн номер 1-т бол нөгөө үүргийг дахин хуваарлах гэх тий. Одоо нөхөрлөл өөртөө гаргах цагийг гарга гэж байгаа. Одоо та нэгэн тал тэтгэврт гарсан юм чи хүүхдүүдийн маань хараад гэртээ бай зөө гэх биш тий. Тэр ээж хүний хувьд, эмэгтэй хүний хувьд өөртөө ч гэсэн гаргах цагтаа байна гэдэг тий. Бас нөгөө найз нөхдөдөө нөхөрлөх, уулзах, өөр эмэгтэйчүүдтэй нөхөрлөх, хөгжих гэдэг энэ цаг байна гэдэг нь айгүй чухал байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө би гэдэг хүнээ нөгөө талдаа эргүүлэн авчирж байгаа нэг юм шилжилтийн тий үүргийн хуваарлалт болчиход байна тий. Тэгэнгүүт залуудаа магадгүй би маш олон тий завгүй гэсэн амьдралаасаа болоод олон хүслүүдээ тий орхицсан, мартцсан, унтраацсан байгаад байгаа тий. Тэгэнгүүт аялал тий та аяллаар явж болох нь байна. За маш олон эмэгтэйчүүд сүүлийн үед бүр энэ бүжгийн урлагт бол бүр дурлаж орж байгаа бүжиг балет гэл те манай олонний танил нэг оюун гэрэл гişүү асан за тэгэл одоо миний таньдгаас бол маш олон хүмүүс байна. Тэгээ манай гэрэлтмийг сонсдог оюун чулуугч маань одоо сүүлийн үед орж ирэхгүй байна. Тэгээд орж ирэхгүй байгаагийн шалтгаан нь юу вэ гэсэн чинь энэ бүжгийн урлаг руу орчихсон. Бүр ингээд бүр бүжгийн хамтлагтайд уралдаан тэмцээнд ордог байнгын хөдөлгөөнтэй бүр маш гоё эрүүл амьдралын хэмнэлд орсон байна лээ. Тэгэхээр ингээд эмэгтэйчүүд маань энэ үедээ өөрийгөө ингээд олоод гоё явж байна те. За тэгээ би физиолог гэдэг зүйл чинь давхар нөгөө бидний одоо юугаар ингээд буураад явж байгаа штэ. Амьдралын одоо юу гэдгийг те жамаар. Тэгэнгүүт сэтгэл санаа маань ингээд тавгүй байгаа сэтгэл санаа маань хэцүү байгаа нь бидний одоо буруу биш байгаа байхгүй. Тэртээ тэргөө бие махбодын өөрчлөлт цаанаасаа үргэлжлээд явж байгаа учраас эмчийн хяналтанд заавал байгаарай гэдэг юм билээ. За одоо ингээд 50-аас дээш настай болчлоо. Магадгүй даралт маралтны асуудал байх үе тий. За тэгээд 50-аас дээш настай хүмүүсийн уудаг амин дэмүүд хүртэл өөр байгаад ддэг тий. Тэгэхээр уудаг амин дэм зөвлөгөөгөөрөө угаад эрдэсийн шинжилгээгээ өгөөд тий. Дасгал хөдөлгөөнөө хийгээд эмчтэй тогтмол хянуулаад зөв хооллолтоор хооллоод одоо бие махбодоо дэмжээрэй гэдэг юм билээ. За тэгээд нөгөө талдаа нөгөө нэг мэдлэгийн хувьд тий. Та бусад хүмүүстээс ментор болох боломжтой гэдэг нэг гоё гаргалгаа байгаад байгаа. Түрүүнд Савдагийн жишээгээр тий 54 настай Савда гэдэг эмэгтэй жишээгээр өөрийнхөө туулсан амьдралын туршлага, ухаан, мэрэгжлийн туршлага тий бусдад зааж нийгэмд идэвхтэй хөрөнгө оруулалт хийнгээ өөрөө үргэлж хөргөцсөөр байх, өөрөө үргэлж нийгмийн нэг хэсэг байсаар байх энэ боломж бол байгаад байгаа. За дараагийнх нь болохоор сэтгэл зүйн одоо юм дадлаг тасгалыг хийж явах тий сэтгэл зүгээ ингэж гоё эерэг зүйлд ингэж дадуулж явах хэрэгтэй байгаад байгаа. Тэр маань болохоор баярлаа гэдэг өдрийн тэмдэглэлийг бичих тий. За тэгээ өдөр бүр амьдралаасаа олж харсан тэр олон гоё зүйлсүүдээ бичиж, хуваалцаж, тэмдэглэж явах. Ингэснээр хүний тарих нөгөө нэг сөрөг бодлоодаас холдож чаддаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол зүгээр нэг та бичээдэй гэсэн үг ш тий. Тархийг бид нар гээд дадлагжуулаад, дадуулаад байгаа хэрэг байгаад байгаа байхгүй. Жоохон тоортоод арчлаад анхаарад дурлаад аваад явах юм бол үнэхээр гайхамшигтай нас байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо нас сахиж байгаа тэр үйл явц одоо юу гэх хөгсөвсөн гэдэг үгээр тодорхойлдог нэг тийм нас биш, харин туршлага, ухаан, дотоод одоо хүч чадал хамгийн их хуримтлагдсан аливаа зүйлийг олон талаас нь олж харсан тий тэр мэдрэмжүүд гоё ингээд үүссэн тэр сайхан нас байгаад байна шүү дээ. За тэгвэл судалгаанууд бас яг юу хэлдэг вэ? Сэтгэл зүйн сайн сайхан байдал нас ахих тусам нэмэгддэгэ гэдэг талаар судалгааг олон улсын судалгаануудын одоо хүний амьдралын сэтгэл ханамж буюу юу хэлбэртэй байдгаа гэж үздэг байна. Дунд насны сорилтуудыг давсны дараа 50-аас дээш насны хүмүүс амьдралдаа илүү сэтгэл хангалуун тайван болдгоо гэсэн нэг судалгааны одоо юу байна тэмдэглэл. За эмэгтэйчүүд өөртөө илүү ихтгэлтэй болдог. Судалгаагаар 50-аас дээш насны эмэгтэйчүүд залуу наснаасаа илүү өөрийгөө хүлээн зөвшөөрдөг, бусдын үнэлгээнд бага автдгаа гэсэн бас яг ийм мэдээлэл байна. Сэтгэл хөдлөлийн удирдлага одоо сайжирдаг. Өөрөөр сэтгэл хөдлөлөө одоо ингэ удирдах чадвар тий. Нас ахих тусам хүмүүс жижиг зүйлд бага бухимдаж харилцааны зөрчлийг илүү ухаалгаар шийдэж сурах хандлагатай болдгоо гэд. Судалгаач байна. Амьдралын бас яг ийм туршлага кейсүүд ч бас харагддаг шүү дээ. Яг үнэн. Тэгээд энэ насыг нэг талдаа амьдралын одоо оргил үе гэдэг байгаа тий. Хоёлаа өмнөх амьдрах насыг амьдралын алтан үе гэсэн шүү дээ. Одоо тэгсэн энэ оргил үе гэдэг байгаа. Тэгэнгүүт оргил үе гээл тэгэхэр чинийх гоё муулын орой тий. Магадгүй Эверестийн орой гэл хүн ингээл төсөөлөх юм бол Алтаа давхан богдын орой гэдэг ч юм уу тий. Ингээл тэн дээр гарахаар яг гарч утсан хүмүүс ямар гоё зүйлийг мэдэрдэг болоо гэж би зүгээр төсөөлтий. Би тэд чинь тэр өндөр уулууд руу авираагүй ч гэсэн
арай намхан тий өөрсдийнхээ гарах хэмжээний уулын оргил дээр гарахад ямар гоё байдаг вүлээ. Яг тийм оргил тий тэгээд титэм нас гэж нэрлэдэг ч гэсэн бас энэтэй холбоотой юм байна. Тэгээд яг одоо зөвхөн одоо юу гэдгийг хүмүүсийн хувьд тий ингээд нас агч байгаа хөгширч байгаа гэдэг утгаараа биш тий. Ухаан суусан дотоод хүч чадал буюу сэтгэл зүйн тэр нөө EQ эмпати гэдэг олон зүйл нь хэрвээ та зөв амьдрч чадах юм бол тий тэрийг ингээд бодлуудаа эрэг болгоод зөвөөр харж чадах юм бол ийм гоё насаа маш олон сайн зүйлийг хуримтлуулж болох насаа гэдэг байгаа тий. Хуримтлуулсныгаа гоё одоо ингээ архивд хийснийгаа гоё хэрэгжилж болохоор шүү дээ. Бид нар нөгөө хуучны эдлүүдийг яадаг вүлээ. Нандгийн чадварлаа гаргаж ирээл ингэдэг байсан байна гэж тэр үеийн цаг хугацаа амьдралыг ингээ олж хардаг ш тий. Тэгээ яг тэрэн шиг буцаагаад энэ нөгөө хуримтлуулсан зүйлээ гоё ингээд хүмүүсийн амьдралд хэрэглэгдэхүүн болгоод ашиглаж болох тэр туршлага тий тэр сургамж тэр одоо тэр сайхан ингээ зөөрлөөд тий ингэдэг шүү. Ер нь тэгээд туршлагыг олж авна гэдэг чинь тэрэн шиг бас сайхан одоо тий ингээд цаг хугацааг давчилсан хэлбэр одоо зүйлсүүдийг одоо ингээд юмыг ингээ хэлбэршүүлсэн зүйл байгаад байгаа хгүй тий. Тухайлбал одоо юу гэдэг энэ цэгээс А цэгээс Б цэг хүртэлх одоо ингээд замыг хэлбэр аргаар туулж болох товч тэмдэглэл байгаад байгаа хгүй тий. Тийш үү тий хэлбэр аргаар ингээд гоё бусдад түгээх тий. Яг үнэн тий. Тэгсэн ирнэ юм гоё үр дүнтэй аргаар тий. Магадгүй ингээд энэ насан дээр ирэнгүүтээ би одоо нэг олигтой хийсэн гавсан юм чалгадаа үр хүүхдүүд маань ч гэсэн нэг сайн сайхан явахгүй байна да. Тэ би ч ингээд бусдад нэг нэмэр тусчгүй өөртөө ч нэг юм байна да гэвэл харамсмаар тий. Тийш. Тэг гэтэл та яг амьдралаасаа энэ хүртэл хичээж амьдрсан амьдралаасаа би ч нэрээ бас нэг улсад хэдэн жил ажилласан. Тэгтээ тийм ажил мэргэжлэр тэдэн одоо тий магадгүй юм ч бол тий тэдэн одоо 100 мянган хүнийг үзэж имчилсэн гэдэг ч юм уу тий магадгүй та совлогч бол тэдэн 100 мянган хүнийг би тий асарч халамжилсан эрүүл саруул болгосон гэдэг ч юм уу те ийм гой зүйлийг ингээ хилээд сууж ах та зөвхөн одоо яг байгаа орон гэр те эсвэл байгаа хоримтлуулсан хадгалсан мөнгө гэхээс илүү те тийм зүйлүүдээ ингэж баталгаажуулж бүр те би ийм ажлыг хийцэн байх шүү дээ гэж бахархах нас байгаа байхгүй. Тэгээд энэ титэм насны нэг юм 15 тал гэдэг айгүй олон даваа тал нэгээр хуваалцаа. Тэгээ хуваалцаа. За өөрийгөө илүү сайн мэддэг болсон байдаг гэж байгаа те. Тий ер нь өөрөөрөө бас хязгаарлах юм шүү тий. Тийм. Бусдыг ч гэсэн. Бусдын сэтгэл мэдрэмжийг ч гэсэн ойлгох тий. Бусдыг ч гэсэн хайрлах дээр нэг арай илүү өөрчлөлтсөн байдаг шүү нэрээ. Одоо яг ингээд яг энийг уншсан чи аав ич хоёр ингээд нэг нь хөдөлгөөн ихээр нөгөө наач тэгчих гэдэг юм мэддэг байхгүй. Тэгэхээр яг ингээд бүр мэдэрдэг болсон байдаг тий. За тэгвэл амьдралын үнцнийг илүү гүн ойлгодог. Харагдаг шүү тий. Харагддаг. Ядч л нөгөө бид нар залуу байхад яг энэ амьдралын үнцэн гэснээс нэрээ тий арай илүү залуу байхад нэг юм юу байдаг штэ омглон тий омглон тэгснэ энийг яавалч хаачаа тэгүүлч тэгчи ингүүлч ингэчи угаасаа энийг буруу байсан юм шиг л тий гэтэл ингээд аав ээж ч юм уу яг тэр насны хүмүүс ойрхон байгаад яг бидний тийм байгаа байдлыг харахтаа миний охин миний хүү те эн чинь ингэдэг юм шүү тэгдэг юм шүү чи нэг энэ талаас нь бодоод хараад үзтээ гэдэг тэр зөвлгөөнүүд ирэхэд маш гоё яадаг. Тэгэд миний нэг найз ихч байдаг л да одоо даалх гарцсан ихч. Тэгэд тухайн үед чинь нэг 60 төгчл байсан юм байна. Яг л энэ гоё насанд явж байсан юм байна. Тэгээд ингээд бид нар хамт ажиллаад ингээд байж хад манай радиод ажилладаг байсан ахмадын нэвтрүүлэг гэр эмэгтэйчүүдийн нэвтрүүлэг өгтөлдөг байсан баясаагч маань бүр маш гоё ихч бүр ингээл бүр айгүй гоё даашин зөмсөн өндөр өсгий төмсөн уруулаа улаанаар бодно хомсоо бодно тэгээ үгс нь ингээл бүр янзтай гоё тэгсэн чинь ингээл бид нар хажууд нь хідэн сэтгүүлч эмэгтэйчүүд те пүү зугалцсан тэгэл нүрээч баг будахгүй тэгэл нэг жээс угалцсан те тэгэл явж хахад тэгж хэлжсэн бүр нэг өдөр ингээд надтай бүр онцгойлж уулзаад баясаа гэдэг чинь гэдгсэн чинь би яг төрөө ороод ирсэн 30 хэдтэй эмэгтэй байж л те тэгсэн чинь чи гоё уруулаа бод нүрээ бод те хомсаан бод гэл бүр тэгэхээр өө зав гарахгүй маа хичээ гэл яг нөгөө нэг зангаараа ярив штэ даашин зүмс гэл өө энэ жис чи амраа идэм маа гэл нөгөө өгн бэлэн гэдэг шиг те бэлэнцсэн тэгэл яасан чинь өндөр өсгий хүмүүс дандаа бити пүү зүмс на хөлний чин ном на шилб чин ингэдэг байхгүй юу гэд ингээд яг ийм зөв талаас нь тайлбарлаж өгч байгаа байхгүй юу тэнгүүд уруулаа бодвол чи маш гоё ингээд өөртөө ихтэй гоё харагддаг шүү гэл те
Тэгээд л хэлэнгүүт тухайн үед чинь өөстө нэрэ би чадаагүй маа, сураагүй маа гэл ингээл хэлж байгаа. Тэгээд дараа нь ингээд бодлоо тэр ихчийнхаа. Тэгэл өдөр тутам ингээд таарлахаар бас хэлнэ хөөрхөн. Ой өнөөдөр ямар хөөрхөн болцсон ингээл те. Эсвэл уруулаа бодсон юм уу да гэл те. Нөгөө нэг жоохон өөрчлөлтүүд ингээд харж хэлдэг. Тэнгүүт хүн чинь ингээд урамштай юм байлээ. Тэгэл урамшаал хүүе даашин зөмссөн ямар хөөрхөн юм бэ гэж хэлэнгүүт даашин зөмсмөр санагдал тий. Уруула будаа яваа гэж хэлэнгүүт уруула будмаар санагдал. Тэнгүүтээ нөгөө пүүзнээсээ салаад гоё батинг тий өсгийтэй хутлаар орж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр хүний амьдралд яг энэ чинь ийм утга учиртай юм аа. Энд чинь чамайг ингэж өөрчилж байгаа юм аа. Энд чинь чамайг ийм гоё болгож байгаа юм аа гэж хэлэхээр хүн өөрчлөгддөг юм билээ. Тэгтээ тухайн үед нөгөө нэг омоглон байдлаараа тий сурцъя гэдэг тэгдэг байсан. За тэгвэл ийм гоё өөрчлөлтүүд бас гарах нь давуу тал байх нь байна. За дараагийн давуу тал бол бусдын бодолд хит тавтах нь багасдаг. Одоо нөгөө дахиад 3 амраараа жишээ авах гэж байна. Хөрхийн ингээл юм асуухаар мэдхгүй гэл. Чи энийг юу гэж бодож чинь тэгэхээр мэдхгүй гэдэг. Тэгээ өнгөрсөн 7 хоног жоох өгөхгүй юу? Одоо нэг өөрийн гэсэн мэдлэлтэй болдог байгаа. Жохон бодолтой болох хэрэгтэй байхаа гэд. Тэгээ одоо яг нөгөө 11 12 насн дээр нэг өөрийн гэсэн байхгүй дандаа ээж аваар залгаж тий. За тэгээ эдгээр чинь нэг 20 гараад ирэхээр өөрийн гэсэн бодолтой болоод нөгөө аав ээжийг таалагдхаа байсан тий. За тэгээд ингээд 20 тэрэ алдаад эхлэхээр 30 тэрэ за энэ л нэг зөв юм шиг байна. Гэтэ бас эхнэрийн бодол гэл нэг орч ирэл тий. За 40 дээр за хүүхдүүдийнх гэл ингээл тэгтээ ингээд жоохон лавшруул суугаад яг нөгөө 50-тай 60-таагаас яг нөгөө бусдын бодлоо тэгэж бодож байна. Тэгвэл би ингэж боддог болноо. Яагаад тэгвэл бодоод тий туршлага суугаад хүн маань бас энэ насн дээр их гоё боддог залуу болох бах та гэж одоо сууж шүү дээ. Хүүхдүүдээ хүртэл ч мэдгүй байгаа байхгүй мэдгүй гэдэг. Тэгдэг шүү. Тэгээд 14-5-таагаас өөр болчихдээ юм. За дараагийнх нь болохоор санхүүгийн хувьд харьцангуй доктортой болсон байдаг гэдэг. Яг уу манай Монголын жишээгээр жоохон хэцүү те энэ гадны ингээд судалгаануудаар олон эмэгтэйчүүд өөр хүүхэд амьдралаа босгох гэж яваад тий манай Монголд ч нөгөө нэг юу гэдгийг хуримтлал хадгаламж гэл энэ олон зүйлийг бас хийхэд хэцүү. Гэхдээ бас та хийгээрэй хичээгээрэй баг багаар тий яг ингээд энэ насандаа ирчингүүт өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилгоо биелүүлэхийн тулд эсвэл өөр хүүхдүүдтэй дараатай амьдрахгүй тулд хичээгээрэй гэж бүр хэлмээр байгаа. Харин тийм. Тэгээ яг нэг хоёр төрлийн зорилго бол заавал байгаасаа гэж бодож байна. Нэгдүг нь бол эрүүл мэнд, хоёр дахь нь хөгжүүлэлтээ тий өөртөө юм зориул дуртай зүйлээ. Тэртээ тэргөө одоо 40 хүртлээ 50 хүртлээ хүүхдүүдийнхаа төлөө л амьдралаа шин. За одоо болноо. Наад тусаач өөртөө аваа явж амьдралаа аваад явж. Ухаантай. Тийм хүмүүс байгаа ш та бол хамгийн сайныг нь төрүүлсэн байгаа. Одоо үүнээс хойш түүнээс цааш хантайгаа хамтдаа хувиа бодсон гэж битгий бодоо. Зүгээр хувиа бодсон ширд яад юм бэ? Тийм шүү дээ. Одоо гоё яг энэ хоёулахнаа байх амьдрал руугаа буцаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр гоё дуртай юм хийхийн тулд өнөөдрөөс эхлээд бас хадгаламжийг үүсгээрээ. За дараагийнх нь болохоор дараагийнх нь юу гэж вэ? Хүүхдүүд томроод өөртөө цаг гаргах боломж нэмэгддэг гэж байгаа. Өчигдөрхөн би найзтайгаа ярьж байсан. Найз маань нэлийн бага насны хүүхдүүдтэй л дээ. Тэгээд насаар бол бид хоёр адилхан. Тэгээ бага насны хүүхдүүдтэй. Тэгээд хоёулаа нэг инээдэмтэй яг тэр талаар яриад нөө жижиг хүүхдээ асуудал, жижиг том хүүхдээ асуудал том байдаг гэж яриад инээлтжсэн аа. Тэгээд би надад айгүй нэг сонин санаа төрөхгүй юу? Хүүшээ нэрээ одоо бид нар бол ингээл хар залуудаа туршлахгүй та тий гинийн цагаан байх үедээ ингээл нэг хайртай дуртай гэж цугаал хүүхэд гараад тэгэл хүүхдүүдтэйгээ хамт өсөж хүмүүжээл алцсан онсон юм их л байдаг санагддаг. Одоо ингээд нэлийн хожим суугаад гэх хүүхдтэй болохоор илүү хэрсүүжээ ухаачаад хүүхдүүдээ ингээ ухаантай хүмүүжүүлд юм уу гэж асуусан байхгүй. Тэгсэн чинь найзаа зүгээр миний л бодол ер нь бол хар залуу дээрээ гинийн цагаан байгаа дээрээ тий хамтдаа алдаж чанаад хүүхдээ өсгөх нь зүгээр юм байна гэд тийжсэн. Тэгэхээр яалтчгүй хүүхдүүд маань томроод яг ингээд үүрээ орхиод өөртөө цаг гаргах боломж олдоод тий энэ нас бол үнэхээр чухал юм байна. Тэгээ энэ наснда бид нар яг тэгвэл өөртөө яаж цаг гаргах вэ? Бүр нөгөө нэг амьдралын дадал болсон байдаг шүү дээ тий. Одоо юу гэдгийг тэр хүүхдээ ингэчээ, энэ хүүхдээ ингэчээ, тэр минь яаж байгаа л энэ минь яаж байгаа л гэд өөрөө өөртөө нөгөө нэг гаргах цаг байхгүйгээр тэр болгоныг бодоод байвал та бүр зориудаар өөртөө цаг гаргаарай. Тийм шүү. Энэ нэр айгуу чухал зүйлүүд бас байгаад байна шүү тий. Тэгхгүйгээр ингээл бүр дуустлаа л хүүхдүүдийнхээ төлөө амьдрсаар л байдаг хүмүүс бас байдаг шүү. Байдаг тий. Та
битгий тийгээсэ тий. Яг гой өөрийнхөө амьдралын төлөө ингээд амьдраасаа. За дараагийн дугаарт нь одоо давуу талыг ярилцаад байгаа шүү дээ. Буцаад нөгөө амьдрал дээр хүмүүс ямар зүйлсүүдийг яриад байна шүү дээ. Нөхөрлөл гэр бүлийн харилцааны чанар сайжирдаг. Бас тийм шүү тий. Яг үнэ. Нөхөрлөлийн хувьд нэг уулзч хэлдэг. Тий. Тэгвэл инээдтэй юм а тий. Нэр 20 гараад хүнтэй суугаад тэгснэ нэг л их завгүй. Найзтайгаа уулзах нь үнэхээр холдоо тий. Тэгэл хүүшээ ийм найз байдаг билүү гэж хоорондоо биендээ үг хаяал тий. Тэгээд нэг 30 жоохон гараад эхлэнгүүт хүүшээ найз нөхдөдөө уулзах хэрэгтэй штэ гэж боддог. Тэгээд 40 гараад ирэнгүүт бүр уулзах цаг гаргадаг. Тий. 50 гараад ирэнгүүт бүр илүү гоё нөхөрлөлтийн байна. Тэгээд би ингээд сансрын түнэлээр өксөд ирдгэлтэй өглөө болгон. Тэгтээ яг сансрын түнэл дээр алхаж явж байгаа хоёр эмээтэй дандаа таардаг. Өглөө болгон таардаг. Аюу хөөрхөн. Тэгээд тэр хоёр эмээгийн хажуугаар би ингээд зөрөөд өрхтөө инээ төрөддөг байхгүй юу вэ гэхээр манай тэр хөгөө тэгээд ингээд тийшээ яваад ингээд гэт аюу гоё бүр ингээд ам хураагүй яриа явж идэг. Тий. Хэвээ нэг нэгэнгүй ярина. Тэгээд одоо гоё нөхөрлөх цаг нь гарч байгаа юм байна да гэж боддөө шүү дээ. Тийм л юм байна. Гоё тэгээ тэрийгээ яриад гоё бахархаад байгаа байхгүй тий. Бахархаад баярлалаа. Хоёр эмээгийн яриагаар нэг пост хийсэн байсан шүү дээ. Хичнээн хөгшөрсөн бэ ялангуяа чи. Хичнээн залуу бай тий ялангуяа би гэл тий. Тэгээд их хөөрхөн би бинийгээ явуулаад тий. За дараагийн гоё давуу тал нь бол шийдвэр гаргах туршлага ариун байдгаа тий. Ингээд сонголтоо за энийг ингүүл ингэдэг шүү. Тэрийг тэгвэл тэгдэг шүү. Урд нь чинь болвол үгүй ингэж хийнэ гэж гүйччихэл пад гүйчүүлээд тэгээд галтдаг тий. За дараагийнх нь болохоор төвчээр ухаарал маань илүү хөгжсөн байдаг. Яг энэ шийдвэр гаргалтын дээр бусдын бодлыг сонсох дээр ч юм уу эмэгтэйчүүд илүү яг энэ дээр их уян хатан болцсон байдаг юм шиг санагддаг. Эрчүүдийн хувьд хараад ахаар илүү ингээд хүүхдүүд маань миний үгэнд хуучны шиг орхоо болчлаа гэд стресстэй байгаа харагддаг. Харин эмэгтэйчүүд болохоор наад хүүхдүүд чинь насанд хүрсэн, өөрсдийн бодолтой болцсон. Энэ хүүхдүүд орчин үедээ яг орчин үеийнхаа нөхцөл байдлаар бас бодож шийдэж байна. Бидний хуучин үе үлдэрцэн гэж хардсан байлээ. Тэрийг би бүр кинон дээрээс хараад инээ төрөөдсөн бас. Бас тэгэл онцлог бас явагдаж л шүү тий. Эрэхтэй нуурлаад байгаа хгүй нөхөр нь. Тий, эдгээр одоо миний үгийг авахалчлаа гэсэн чи ихнэр хаяа гайгүй хөөрхөн тий. Яг тэр байдал харагдсан шүү дээ. За сонсогч үзэгчтэй бас хадаж хэлгээд өнөөдөр гэрэлтэн нэвтрүүлгийн баасан гарагийн дугаартаа титэм насны талаар баясаа цом хоёр нь хуваалцж байгаа. Тэгэхээр энэ титэм нас гэд ярьж байгаа дээр бас яг энэ насыг их гоё хайрлан нандинг үн цэнтэйгээр хүлээж авах. Нөгөө төгөр яг ийм насандаа байгаа ээж эгчнэр маань бас ийм гоё гал халуун баяр хүртэл сэтгэл хангалуун байдлаар энэ насаа бас тий туулж өнгөрүүлээсэ. Тэгээд хүний амьдралын нас болгон онцлогтой онцлог болгоноороо гоё үн цэнтэй тий нандин юм байна гэдгийг бас ингээд дугааруудыг хийхдээ харж штэ. Төрөөчийн удаа болвол амьдрах насыг ярьсан. Энэ удаа цэцэглэх титэм нас дараагийн дугаар тал цэцэглэх насыг ярих нэ. Ох нас гэдэг байна. Ох нас болгоцсон байгаа. За тэгээд титэм насны маань давуу талны 9-р хэн тий амьдралын утга учирыг эрэлхийлэх нь нэмэгддэг гэж тий. Яг л одоо энэ тэгээд тэр утга учир нь нэг юм хүн байхаас илүү гүн гүнзгий. Амьдрал ямар сайхан юм бэ? Амьдрах ямар тэ дандин юм бэ гэдэг тэр утга учирууд ингээд нэмэгддэг байгаад ш тэ. Тэгээ тэрүүгээрээ гоё ингэж бусдыг хайрлаж харж байгаа, бусдад ингээд санаа тавьж зөвлөж байгаа нь цаанаа л нэг гоё ингээл тэ нэг юм ээжийн нүмер нөөлөх шиг аавын одоо ингээд төшиг тулгуур шиг сайхан байдаг ш тэ. Тэгээ энэ үед даанч нөгөө хүүхдүүд нь 20-та 30-та байх юм бол одоо тэгэл хохирхоор тэ аав юу мэдтээ ээж юу мэдтээ за тэгж байгаа болно. Өглөөхөн би нэр амьдралын дуран дээр яг тэрийг ингэж байсан байгаа байхгүй юу вэ гэдгсэн чинь өвөөгийн төрсөн өдөр тэгээ урд нь энэ өдрүүдийг яаж өнгөрдөгсөн бэ өвөө төрсөн өдрөөр гоё маавараа гэл мөнгөний нөгөө л ингээл төрхөн шиг явдаг эсвэл нэг торт авчирч өгсөн айгүй хэм ингээ хийж өгсөн юм шиг бодоол олигтой тэрвэрч үнссэн ч юм байхгүй. Гэтэл өнөөдөр бол ингээд харуулслын өдөр тий. Тэрврийг хич нөгөө хүн маань байхгүй гэж хардаг. Тэгээ ялангуяа яг энэ насанд үр хүүхдүүд маань тийм байгуул ухаантай тий байгаасаа энэ харуулсал гэдэг зүйлээр аль болохоор л баг л одоо тийм мэдэрч яваасаа гэж бас ингэж хүсэж штэ. Яг үнэ. Тэгээд дараагийнх нь өөрийнхөө мөрөөдлийг дахин эхлүүлэх боломжтой үе. Төрөнд хийдэг тий тэр нөгөө нэхмэл хийдэг гэх чинь. За тэгээд нэвтрүүлгийн маань цаг бас энд хүрээд өндөрлөж байна. Болж л өгвөл битээр бас энэ
дугаарт эерэг сайн талуудыг нь харуулж те энэ насаа та бахархалтайгаар баяртайгаар те эргээр зөөлнөр хүлээж аваарай гэж байгаа. Тэгэхээр энэ нас маань алдсан зүйлээ тоолдог нас бишээ те. Олсон зүйлээ үнэлдэг нас юм аа гэд хоёлаа өнгөрлөө. Ой та наад үгээ ханаас гаргаад ирэх үү ямар гоё. Чэйжэндээсий гэдэг нэвч уулын байсан гэдэг. За тэгээд гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн маань Баасан гарагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Эмэгтэйчүүдийн хөтөлбөртөөгөө хамт байсан эрхэм үзэгч сонсогч танд баярлалаа. Тэгээд Цомоо Баясан хоёр нь гэр бүлийн радиогийн 1 дугаар студиэс хүргэлээ. Амралтын өдрүүдэд гоё аятахтай өнгөрүүлээрэ. Урайгаа хэлье тий. Гэрэлтэж гэрэлтүүлээ төр баяртай. Бүсгүйчүүд хамтдаа хамгийн чухал гэх асуултыг хөндөж өөрийгөө илэрхийлэхэд хэрэгтэй бүхнийг гэрэлтэн эмэгтэйчүүдийн цагаар хуваалцсан.